Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Зохиолыг бичсэн Ц. Оюунбат. Дуу оруулсан Б. Ориглволд. Болж тэргүүн бүлэг. Байшин руугаан тэд баадагнсан боодолтой юмнууд зөөцөх байна. Манцуутай хүүхэд уйлахад долмаа хүүгэн авч хөхүүлэн орон дээр суув. Чанарав жижиг тоглоом барин байшин руу оруулан хөлсөн арчна. Дондог. За ингээд манах гэдэг айл хотын айл болчихлоо шүү дээ. Хэдэн мянган километрч аялж ирэв. Одоо ингээд байшинтай болчихсон юм чинь гэр байлгах хэрэг байна уу хана? Харин тийм ээ. Бороонд нороод эсхийн муудахын нэмэрлэх гэж бодох юм. Юу ч гэсэн хэд хоног хадгалж угаад зарсан дээр үү? Хадгалах газар бас алгаа. Амбар савтай байсан бол бас хураачмаар байдаг. Яадаг юм бэлээ? Манцуутай хүү час хийлгэн уйлах үед долмаа хүүгэн бүүвэлэн. Алуу, бяцхан чингүн хүүмэн унтаарай. Бүүвэ. Чанарава. Аав ээжээ. Манай хон малгүй байх юм уу? Хотод хон хариулдаг маа хүмүн. Тэгэж үлдсэн эдэн малаан зарж хад ирсэн шүү дээ. Гэхэд долмаа уйдгартай царай гаргаж өнгөрсөн үйл ямар ширүүн болов та. Зоднаар хамаг мал өргөдөж харалсан хоттой л үлдлээ. За, одоо тэр бүхнийг ярьж хямраад яах вэ? Нөгөө нутгийн ах шүү дээ. Бид нартай хотод анх таарсан. За тийм. Намайг барилга дээр ажилд оруулж өгье гэсэн. Тэгж байгаад хүрээд ирсэн. Би төрөхөн шиг явж чад ирээ. Ирж уул згсэн гинэ. За, эртгийн эрхийг бодоорой. Би хоёр хүүгээ хараад байж бай. Дондог гадар хувцсан өмсөд байшингаас гарав. Чанарав машинаараа тоглож долмаа хүүхдийн орон дээр тавин ойр зүрийн яман эмхлүүлж эхлэв. Салхи хүчтэй үлээж хаалга савагдан тас хийхэд долмаа бондгос хидэлцэж өв. Ёо, цачих гэж гэснэн хаалгыг очин төгжлээ. Юман үргэлжлүүлэн хийж эхэлтэл модон банцыг маажих чимээ аяархан сонсогдож байсан хүчтэй болж ирэв. Долмаа чимээ чагнаархан хаанаас гарч байгааг олохыг хичээнэ. Хаалга хан руу очин чихэн ордуулсан ч биш ажээ. Харин чимээ бүр ихсэх үед шал руу чихэн ордуулан наахад хэсэг маажиж байсан нь чимээг уулав. Тэр маажих чимээ модон шалны чанх дороос сонсогдох шиг санагдав. Долмаа хүүрүүгэн хэмээснэн илүү чагнаархан холгон байдгийн багта. Ямар эвгүй юм бэ? Гэснэн юм хийхэн болж орон дээр зүгээр суув. Түүнийг дөнгөж орон дээр суухтаа зэрэгцэн пид хийлгэн хашааны хаалгыг өшөглөх чимээ сонсогддөг юм. Долмаа цочин хашгирч манцуутай хүүхэд часгийн уйллаа. Долмаа айсандан хүүхдийн ингэртийн тэрвэрч аргад нь тайвшруулна. Долмаа алуу миний хүн наашир гэхэд чанар ээж рүүгээ гүн очив. Энэ үед гадна хашааны хаалган дээр нэгэн учир битүүлэг хүн ирж хаягийг нь харж өлөлцөнө. Тэр бол эрдний эдлэлийн худалдаачин байлаа. Хүннүү сүннүүгийн үеийн язгууртны пож хэрэгсүр ухаж тонон хоосолж цааш нь дамлаж гаршсан тэрбэр эндээс бас нэгэн чухал олдвран хайж явна. Тэрээр амандан өглөж 3-5 гэхээр эдний хэл байна та гэснэн хаалгыг нүдэж гарав. Долмаа эмэнгөө байртай гадна хашааны хаалга руу ойртож хинбэ гэхэд худалдаачин би нэг айл хайгаад байгаа юм л да. 3-5 гэхээр хаяг нь танах болж таарад. Манайхынд өнөөдөр нүүж орсон юм. Өмнөх айл нь байхгүй. Өмнөх айлынх нь энд нэг юм үлдээсэн байх ёстой маа. Юу юм бол? Та ингэхэд явсан дээр баха. Одоо өмнөх айл нь хаачсныг мэдэхгүй бас юу ч үлдээгээгүй.
Худалдаачин учиргүй инээж гаргаж авч чадхааргүй юм би л дээ. Та ч одоо ямар учиртай хүн бэ? Удахгүй манай нөхөр ирнэ. Та одоо явахгүй бол би нөхөртөө хэлнэ шүү. Нөхрийг чинь эртэл би ороод хүлээж байж болох уу? Танихгүй хүн гэртээ оруулах эвгүй байна. Та тийм л уулзах чухал ажилтаа юм бол гадаа хүлээж бай та. За тэгэхээс тэ. Уг нь надаас биш дотор байгаа зүйлээсээ лайх хэрэгтэй дээ. Худалдаачин гудамж руу эргэн алга болов. Дулмаа утсан гаргаж нөхөрлөгөн залгана. Чи хурдан гэртээ ирээ. Гадаа нэг хачин хүн ирчихэд өмнөх хайлаас байшин тийм үлдээсэн гэдэг. Чанарава ээж гадаа юу хүн ирсэн бэ? Мэдхгүй хүмүүс. Битгий тоо. Тэгж угаад яваад өгөх бах. Ээж бид нар хамгийн анх хашаанд орж ирэхэд би байшин руу харсан чинь цонхоор нэг арцгар үстэй хүн харах шиг болсон. Та харсан уу ээж? Хүүгээ ингэж хэлэхэд яагаад ч юм дотор нь сонирн болсон дулмаа жихүүцэнгүй байдлаар. Миний хүү андуурч хараа байлгүй. Юу гэж хоосон байшинд хүн байх вэ? Тэр хүн над руу гарснаа яг ингэж хэмээн долоовор хуруугаар болохгүй гэсэн хөдөлгөөн харуулв. Яг ингэж хөдлөгсөн. Юуг болохгүй гэснийг ойлгоогүй. Битгий тэмэрээд бай. Дотор өгөөцүүлээд авах юм. Энэ үед цонх балбах чимээ гаргахад ээж хүү хоёр дав хийв. Гадаа байсан хүн хашаанд орж ирээд цонхыг балбасан тэр байж. Нөхөр чинь ирэх болоогүй бол би өөрөө ороод үзчихээ л дээ. Яарад байна. Та чинь ямар солиотой хүн бэ? Яаж хашаанд аваад ороод ирчихвэ? Хаалганы дүгжээг чинь тайлаад орсон юм аа. Би удахгүй. Энэ үед дондог хашаанд орж ирлээ. Юун хүн орж ирээд яах гээд байгаа юм? Худалдаачин нэг уулзаа байна. Танахыг хайж хайсны эцэст арай гэж олж ирлээ. Энэ хашаанд нэг эртний идэл байдаг юм. Би тэрийг худалдаж авъя. Үн хайрлахгүй. Манай хашаанд ямар ч тийм эртний үн дүрхээр зүйл байхгүй. Одоохон гарч үз. Эсвэл цагдаа дуудана шүү. Худалдаачин энэ тэрүүгээр хайн алхаж явна. Тэр модон жорлонгоос эхлээд банзан хашааны дагуу алхаж сөөм газрыг чүлдэхгүй нэгж хажээ. Энэ хашаанд л байх ёстой та. Дондгийн уур хурч түүнийг түлхэж хашаанаас гаргахаар хүчлэв. Худалдаачин гарахгүй гэж тэмцэлдсэн боловч хүчин мөхөст нь түлхүүлэн гарсныхаа дараа би эргэж ирнэ. Та нар тэр зүйлийг надад өгөхгүй бол харамсан да. Хэмээн хашгирна. Нар уулын цаагуур аажуухан бөх хийж төнөр харанхуй миний цаг ирлээ гэсэн шиг аажуухнаар айлчлан ирлээ. Гэрд шөнө болж бүрэнхий болжээ. Айлуудын ноход чимээ чагнаархан бие биеийн даган хуцах чимээл сонсогдох хаж. Дондог дулмаанар хүүхдүүдтэйгэн орон дээрэн унтж байв. Гэнэтхэн мод маажиж хумслах чимээ шалан дор сонсогдов. Энэ чимээнд унтж байсан дулмаа сэрвгэнэн хөрөв байна. Цонхны цаагуур арзгар үстэй хүний бараан дүрс бүрдэлцэн өнгөрөхийг чанарв хүү харж айсандан хүнжлөө толгой дээгүүрийн татлаа. Сүр сархийг чимээнд дулмаа сэрэн өндиж суулаа. Унтж байгаа гэрийн ихнэн харан тайвширч чимээ чагнаархан сууна. Гэнэт гэрэл ас чунтарч эхлэв. Зурагт өөрөн асаж чангаар хачин жирэлдсэн дүрс дуу чангарна. Дулмаа тондгоо сэрээрээ гэж сэрэх гэсэн боловч өнөөхөн сэрж өгсөнгүй. Дулмаа орноос нь босож зурагт рууган очиж унтраагаад эргэв. Орлууган ойртон очтол дахин асав. Дулмаа айсан болтоо эвгүүцэн аажуухан эргэж харна. Зурагтаар учир битүүлэг бичлэг явж байна. Бичлэг дээр гарч буйны сүүдэр ший болтоо баадруудын дүрс даавууны цаана хоорондоо тулалдаж байв. Харин сүүдэр шиг тоглолж байсан болтоо буурал устэй өвгөн хятад дэлгэц рүү эргэж харан шарлаж хорхоодсон шүтэн гарган инэмсгэллээ. Тэр яг л
дулмаа руу харж явах шиг санагджээ. Дулмаа айсандан "Сэрэлдээ чи" гэж нөхөрлүүг нь чангаар хашгирав. Түүнийг ингэж хэлэхтэн зэрэгцэн зурагт өөрөн унтрав. Дондог "Яасан бэ? Яагаад гүн унтуулахгүй байгаа юм бэ? Би чинь шалан дороос хомсаар мод маажж байгаа юм шиг хачин чимээ сонсохгүй байна уу? Бас зурагт сая өөрөө хасаад хачин бичлэг яваад байна." Тэр хоёул чимээ чаг нь харгалаа. Шалан дороос ямар ч чимээ гарсангүй. Мөн зурагт унтраалттай хിവэр. Дондог "Огт нь холгоно гүйсэн байлгүй дээ. Би өглөөрт ажилдаа одоо унтамаар байна" гэж ундууцсангүй хэлснээр буруу харин хөнжлөө нөмрөөд хэвтэв. Тэр барилга дээр нурууган автал ажилласан тул ядарч өөх гэж байлаа. Дулмаа түүний хажуугаар орж хэвтлээ. Өрөөгөө зөвхөн сарны туяал цайруулна. Хашааны дотор талыг харанхуй нөмөрч өндөр ургасан шарилж лойлээ. Ямар нэг хүний хөдөлгөөнөөр хажуутиш сөхөгдөн байлаа. Уг хөдөлгөөн хашааны цонхны дороос ажуухан дээшилж өрөөнд доторхыг шуналтайгаар гаргахад түүний хоёр нүд араатных шиг часуулан харагдав. Довжон дэр хүн алхах чимээ дуугарсан. Хаалга чихрэн аажуухан он байв. Шалаар мөлгсөөр уг хүний дүрс орж иржээ. Тэр орны нэг талаас дээш босон зогсож унтаж буй хүмүүсийн дээрээс нүрээ тонгойлхон харав. Энэ үед чанарв сэрж айсандан хашгирав. Өлгийтэй хүүхэд ч зэрэгцэн час хийлээ. Өнөөх бараан дүрс орны цаагуур орон алчуур шидэгдэх мэт ор зурггүй алга боллоо. Өрөөний хүн гэрлэгдэд асаажээ. Дулмаа "Аль хүүхдүүдээ яасан бэ? Яагаад уйлаад байна? Тайвшир хүүхдүүд минь." Чанарв "Би тэрний нүдийг харсан. Часуулаа нүдэрээ миний дээрээс амар ойрхоноос харж ирсэн. Тэр намайг авч явна гэж шивнсэн" гэж мэгшин уйллаа. Дондог "Аль хүүхэн тайвшир. Айлын том хүн гэж айдгүй юм. Миний хүүчин мундаг том хүү байхгүй юу?" гэснэн энгэртийн толгойг нь наав. Дулмаа "Энэ хашаа байшин нэг л сонио. Өдөр ирээдүйсэн хүнч ямар ч учиртай юм. Би энд байхаас чихүүц хүрээд байна. Хүүхдүүдтэй санаа зовж ин Дондог минь. Вэт. Хотод таньж мэддэг хүн амтан айл мэдэхгүй бид нар шиг хүмүүс өөр хайчих юм билээ. Тэгээд ч дөнгөж ихний шөнө хонж байна. Анхандаа орчиндөө дасахгүй хүүхдүүд зөөдлөө үз. Явандаа гайгүй болно дөө. Тэр тусмаа дөнгөж ихний шөнө ийм олон таагүй зүйлс тохиолдож байна. Цаашдаа яах чинь билээ? Босод хүмүүс шиг уулын оройд ч хамаагүй эзэнгүй газар хашаа хатгаж нүүлтээ. Манай гэр байна. Ядчил өөрийн гэр орондоо унтахад ингэхгүй. Дондог ууртай байдлаараа "Чийл анх хот руу нүүцгээе. Таньдаг хүмүүс бүгд нүүчихлээ" гэж ятгахсаргууд ийм зүйл тохиолдоо үсттэй. Чиний энэ шарын шигаас би залах чинь. Одоо хот дээр ч гэсэн хоноо бас эндээс нүүн гинэ. Хаашаа бид нар явах юм? Хаашаа? Мөнгөчгүй, машинчгүй. Нутаг руугаа буцъя. Энд ивэл удахгүй зүрх минь хаагдчих гээд байна. Буцаж явна ч гэж байхгүй шүү. Хамаг малаа 100 дорхон далдаад үлдсэн хэдийгээ заржгсан бид яаж амьдрах юм? Учир шалтгаан нь олдно гайгүй гэж хэлснээр ууртайгаар цаашаа харин хөнжлөө нөмрөн унтахаар зэглэв. Дулмаагийн хувьд нойртой нойргүй завсар эхний шөнө арай гэж өнгөрөв. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.